Хей, за сайн мэцгэн манай хаан. За маш удаан хугацааны дараа иргэн бичлэгээр уулзж байгаадаа баяртай байна. За хэдлэмэртэйж цэглийнхэн гол үндсэн ойлголтуудыг энэхүү YouTube цуврал хичээлүүдийн туршид ойлгоцоох болно. За өнөөдөр болохоор цөмөөрөө алгоритм, мөн if-else нөхцөл шалгалт гэсэн хоёр зүйлийн талаар авч үзье. За ер нь програм хичээд алгоритм маань өөрөө маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн if-else гэсэн энэ нөхцөл шалгалдаг үйлдэл маань ч гэсэн өдөр тутмдаа байнга өргөн хэрэглэдэг ийм зүйлсүүд байгаа. За тэгвэл хичээлд орцгоё. Алгоритм гэж юу вэ? Бидэнд дараах нөхцөл өгсөн байлаа. 18 нас хүрсэн бол тэр хүн насанд хүрсэн хүн, хэрэг хүрээгүй бол насанд хүрээгүй. Бид нар тухайн энэ нөхцөлийг ашиглаж дараах бодлогыг бодох шаардлага тулгарлаа. Бол 22 настай бол насанд хүрсэн хүн мөн үү? Шүү. Тэгэхээр энэхүү бодлогыг бодохын тулд бид нэр тодорхой нэгэн үйлдэлүүдийг дэс дараалтаагаар хийх хэрэгтэй. Хамгийн түрүүнд бид нэр нөхцөлөө мэдэх шаардлагатай. Түүний дараагаар бидэнд өгөгдсөн өгөгдлийг тухайн нөхцөлийн дагуу шалгана. Шалгасны үр дүнд мэдээж тодорхой нэг үр дүн гаргаад гих мэтчлэн. Тэгвэл яг үүнтэй адилхан програм маань тодорхой нэг үйлдэлүүдийг дэс дараалтаагаар ажиллаулдаг. Харин тухайн ажиллуулж байгаа үйлдэлүүдийг бид нар илүү эмх зэгцтэй ойлгомжтойгоор алгоритм руу хөрвүүлж дүрсэлдэг гэсэн үг. За тэгвэл if-else нөхцөл шалгалт юу вэ? За өмнөхийн адилаар бидэнд A, B гэсэн хоёр үйлдэл, за мөн дээрэс нь X нь Y-с баг гэсэн нөхцөл өгөгдсөн гэж үтэй. Тэгвэл үүнийг ашиглаж бид нэр if-else-ийг ашиглаж алгоритм руу болговол за тодорхой нэг нөхцөл шалгаж байгааг бид нар алгоритм дээр ROM дүрссэн дунд тэмдэглэдэг. Тэгэхээр X нь Y-с баг гэсэн энэхүү нөхцөл биелэх буюу үнэн байх юм бол бид нэр A үйлдэлийг хийнэ. Харин энэ нөхцөл биелэхгүй буюу худлаа байх юм бол B үйлдэлийг хийнэ. Тэгэхээр if-else нөхцөл шалгалтын алгоритм яг ингэж дүрслэгдэнэ гэсэн. За X гэдэг маань мэдээж ховсгочод учраас шууд утга оноод шалгаж үзье. За X1 Y нь 2 үед 1-2-оос бага гэсэн нөхцөл үнэн учраас яг энэ тохиолдолд бид нэр А үйлдэлийг хийнэ. Б үйлдэлийг хийхгүй. За тэгвэл эсрэгээр нь ховсгочийнхаа утгаас солиод үзье. X нь 2, Y нь 1 үед 2 нь 1-ээс бага гэдэг нөхцөл мэдээж худлаа учраас харин одоо энэ тохиолдолд бид нэр Б үйлдэлийг хийнэ гэсэн. Тэгэхээр if-else маань ерөнхийдөө цаанаа ийм үйлдэлүүдийг ийм логикотойгоор ажилтдаг гэдгийг энэхүү алгоритмаас бид нэр харж болно. За тэгэхээр ерөнхийдөө алгоритм гэдэг маань бидний бичсэн програм маань ямар үйлдэл хийгээд байна, ямар логикотойгоор ажиллаж байна вэ гэдгийг илүү зэгцтэй ойлгомжтойгоор дүрсэлсэн зүйл байдгаа гэж ойлгож болно. Ер нь тодорхой үйлдэлүүдийн дараалал гэж ойлгосон ч болно. Цуг ажиллаж байгаа одоо хөгжүүлэгч нар маань ч юм уу бидний бичсэн код маань энэ алгоритм дүрслэлийг хараад бидний код ингэж ажиллаж байгаа юм байна, ийм логиктэй юм гэдгийг хэлбэрхэн ойлгох боломжтой. За тэгвэл бүгдээ if-else-ийг шууд diffs-ийг нээгээд кодн дээрээ тушаад үзье. За if бичих тодорхой нэгэн синтакс буюу бичиглэлийг энд харуулсан байна. За бид нэр хамгийн түрүүнд if гэдэг үгээ бичээд дугуй хаалтаа нэм. Тухайн дугуй хаалтанд донд бид шалгах гад байгаа тэр нөхцөлөө оруулах хэрэгтэй. За саний жишээний хувьд бид нар бол x нь y-гээс баг гэсэн энэ нөхцөлийг оруулж өгнө гэх жишээ нэ. Хэрвээ энэ хаалтанд дондох энэ нөхцөл чинь биелсэн буюу үнэн байх юм бол энэ уулзсан хаалтнаас энэ уулзсан хаалт хүртэлх бүх код маань ажиллана. Хэрвээ энэ нөхцөл маань биелэхгүй байж болно те. Хэрвээ энэ нөхцөл биелэхгүй байх юм бол зүгээр л энэ хаалт хүртэлх мөр кодыг алгасаад явчихна гэсэн үг. Шууд энэ 12 дахь мөрнөөс эхлээл ажиллана гэсэн. За тэгвэл бүгдээрээ шууд яг жишээн дээр туршаад үзье. За саний бодлогын хувьд болт 22 настай бол болтыг насанд хүрсэн хүмүүс байна уу? Биш байна уу гэдгийг шалгах хэрэгтэй. Тэгэхээр бидэнд болтын насыг хадгалах хувьсагч хамгийн түрүүнд хэрэг болж байгаа. Мэдээж нас бол бүхэл тоо учраас бид нэр ийм төрөлтэй авахар хувьсагч зарлана. За болт нас гэсэн нэртэй хувьсагч зарлаад за шууд утгаа нооч. 22 настай. За тэгэхээр бид нэр бодлогоо бодохын тулд дараагийн үйлдэл маань болтын насыг шалгах хэрэгтэй. 18-аас их байна уу? Бага байна уу? Хэрвээ 18-аас их байх юм бол бид нэр болт насанд хүрсэн байна гэд консоль дээр хэвлэе. Хэрвээ 18-аас бага байх юм бол насанд хүрээгүй байна гэж хэвлэдэг ийм програмыг хэвлүүлээ бичцгээе. За тэгвэл одоо бид нар энэ if-ийг ашиглалаа. За хаалтны дунд шалгалт нөхцөл маань мэдээж болт нас гэсэн хувьсагч маань 18-аас их байна уу? Ийм нөхцөл шалгахад хангалттай. За хэрвээ их байх юм бол насанд хүрсэн хүн учраас шууд printf гэдэг командаа ашиглаад болт насанд хүрсэн байна гэсэн ийм текстийг консоль дээр хэвлэе. За харин одоо бид энэ нөхцөл биелдэг үед яах вэ? Биелэг үйл насанд хүрээгүй гэж хэвлэжсэн шүү дээ. Тэгэхээр энэ нөхцөл биелэг үед ямар код ажиллах вэ гэдгийг бид нэр else гэдэг дэлгүүрийг ашиглаад шийдэж болно гэсэн. За ямар ч тач бичээдлээ дараа нь кодыг харнаа. Насанд хүрээгүй байна. За шууд ажиллуулаад харчих хамгийн түрүүнд те. Болт 22 настай. Тэгэхээр консоль дээр маань болт насанд хүрсэн байна гэж хэвлэж байна.
За тэгэхээр энэ if else яаж ажилласан бэ? За хамгийн түрүүнд код мань ажиллахдаа болт нас гэсэн хувьсгчийг үүсгэхэд тэрэндээ 22 гэсэн утгыг онооцсон. За дараа нь 7 дугаар бүрэн дээр ирээд if шалгахдаа тухайн болтын насыг 18-аас их байна уугүй гэж шалгаж байгаа. Яг үүндээ цаанаа 22 18-аас их үү гэсэн ийм нөхцөл шалгагдаж байгаа гэсэн. Энэ нөхцөл биелсэн учраас if-ийн дараагийн энэ уулзсан хаалтанд дундах энэ мөр код маань ажиллана. А энэ код маань ажил дуусангуудаа энэ else-ийг тэр чигт нь алгасаад шууд 15 дахь мөрөглөл код маань шилжнэ гэсэн. Яг гэвэл энэ нөхцөл биелээд энэ код маань ажилласан учраас энэ else код буюу энэ нөхцөл биелээгүй үед ажиллах энэ код ажиллах хэрэггүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ printf минь дуудаг дунгутаа шууд энэ else-ийг алгасаад 15 дугаар мөглөө ирнэ гэсэн. За одоо харин тэгвэл эсрэгээр нь болтын нас 18-аас бага болох үзэл 17 настай. Энэ үйл ажиллагааг харангууд болт насанд хүрээгүй байна. Тэгэхээр код маань if else маань зөв ажиллаж байна те. За саний тохиолдолд эхлээд нөхцөлийг шалгалаа. Яг энэ одоо бол цанаа 17 18-аас их үү гэсэн нөхцөлийг шалгаж байгаа гэсэн. Мэдээж энэ нөхцөл худлаа учраас одоо харин эсрэгээрээ энэ уулзсан хаалдах кодыг тэр чигт нь алгасаад шууд энэ else маань ажиллаж эхэлнэ гэсэн. Яг гэвэл энэ нөхцөл биелээгүй. Тэгэхээр нөхцөл биелэхгүй бол шууд энэ else код маань ажиллагаа гэсэн. За else маань ажиллаж эхлээд болт насанд хүрээгүй гэдгийг хэвлээд код маань дуслаа. Тэгэхээр ерөнхийдөө if else маань цаана тодорхой нэг бидний өгсөн нөхцөлийг шалгаад энэ нөхцөлийн үр дүнгээс хамаарч ялгаатай өөр хоёр кодыг ажиллуулах боломжийг бидэнд өгдөг гэсэн. Хэрвээ нөхцөл биелэх юм бол энэ мөр код, хэрвээ нөхцөл биелээгүй бол энэ мөр кодыг ажиллуулна гэсэн. За тэгвэл if else ойлгочлоо. Бидэнд тэгвэл нэг ийм асуудал тулгарна гэсэн. Хэрвээ бид нар яг одоо нөхцөл бол ялгаатай хоёр өөр кодыг ажиллуулах бидэнд хангалттай байна тийм. Тэгвэл бид нэр 2-оос дээш 3, 4 өөр ялгаатай кодуудыг энэ нөхцлөөс хамаарч ажиллуулах шаардлагатай бол яах вэ гэсэн. За бодлогоо жоохон өөрчлөлтөө. Болтыг 18-аас насны их 18-аас их байвал насанд хүрсэн гэж хэвлэе. 18-аас бага бол насанд хүрээгүй гэж хэвлэе. Яг 18 настай тэнцүү байх юм бол болт яг 18-тай байна гэж хэвлэе. Тэгэхээр бидний бодлого маань одоо 2 биш 3 ялгаатай үр дүнг харуулах гэдэг тухайн нөхцлөөс хамаарч. За тэгвэл бид нэр if else-ийг арай өөр байдлаар бичнэ. За else арилгачээ. За энэ ихний нөхцөл маань хэвээрээ 18-аас их хамгаалсан төрсэн гэдгийг хэвлэдэг бай. Хэрвээ 18-аас их биш байвал буюу else. Одоо тэгвэл болт яг 18-тай байна уу үгүй юу гэдгийг шалгая. Тэгвэл хэдүүлээ else дээрээ дахиад нэг if бичээд дахиад нөхцөл шалгачна гэсэн. Else if болт нас тэгвэл яг 18-тай тэнцүү байна уу үгүй юу гэдгийг хэвлээ шалгацгаая. За тэгвэл хэрвээ яг 18-тай тэнцүү байх юм бол болт яг 18-тай байна гэдэг стримгийг хэвлэнэ. За тэгвэл одоо үлдсэн нэг нөхцөл маань болохоор буюу дахиж else бичээд одоо бүдрэг кодыг харъя л та. Хамгийн түрүүнд бид нэр болдын насыг 18-аас их байна уу гэдгийг шалгацсан. Тэгвэл доор нь болохоор дахиад хэрвээ 18-аас их биш байх юм бол болдын нас тэгвэл яг 18-тай тэнцүү байна уу гэдгийг шалгацсан. Тэр одоо үлдсэн нөхцөл маань мэдээж болдын нас 18-аас бага байж тарах гэдэг тийм. Тэгэхээр угаасаа ойлгомжтой учраас энэ дээр заавал дахиж if бичиж шаардлагагүй ганцхан else бичээд хангалттай. За тэгвэл else тэрэ болт насанд хүрээгүй байна. За ямар ч тач ажиллаад харчээ. Болт одоогоор бол 10 настай байгаа шүү дээ. Тэгэхээр болт насанд хүрээгүй байна. За окей, код маань ажилласныг бүгдээр ухаж байлаа л да. За болтын нас 17 байгаа. За if дээр ирээд хамгийн ихний нөхцөлөө шалгалаа. Болтын нас 17 учраас 17 18-аас их үү гэсэн нөхцөл мэдээж биелэхгүй учраас энэ хэсэг кодыг алгасаад шууд дараагийн else руу ичнэ. Else маань ажиллах гэсэн чинь энэ дээр дахиад if шалгацсан байна гингүүт дахиад нөхцөл шалгацсан байна гэд код маань энэ нөхцөлөө шалгалаа. Болтын нас 17 учраас мэдээж 17 18 хоорондоо тэнцэхгүй учраас мөн л адил энэ if-ийн дараа чи энэ уулзсан кодох хэсэг тэр чигтээ алгасаад дараагийн else руу ирлээ. Одоо энэ else маань ажиллахаар нөхцөл шалгааг учраас шууд автоматик энэ код маань ажиллаад болт гэсэн хүрээгүй байна гэдэг кодыг хэвлэлцэн. За одоо тэгвэл 18 болт үзэл л да. Болт яг 18-тай бол болт яг 18-тай байна. За ямар ч тач else бидний бичсэн if else-үүд маань ажиллаж байна. Зөв ажиллаж байна тийм. За саний тохиолдолд 18 18-аас их үү гэсэн нөхцөл маань биелэхгүй учраас энэ хэсэг код маань ажиллаад дараагийн else руу ирлээ. Else маань ажиллахсан чинь энэ дээр дахиж if шалгасан учраас дахиад нөхцөлөө шалгалаа. Одоо харин 18 18 хоорондоо тэнцүү учраас энэ if-ийн дараа чинь энэ уулзсан хатандах код маань тэр чигт ажиллана. Болт яг 18 тань гэдгийг хэвлээд нөхцөл маань биелээд дуусч учраас энэ else-ийг
ажиллахгүй шууд алгасаад код маань 19 дэх мөрнөөс эхэлж ажиллана гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө бид нэр хэдэн ч удаа ерөнхийдөө энэ else if-ийг ингээд бичээл гэж болно гэсэн. Бид нар ялгаатай олон үр дүнд хүрэх гээд байгаа бол ардаас нь залгуулаад else if гэл нөхцөлөө шалгаал иймэрхүү байдлаар ардаас нь ингээд залгуулаад бичиж олон нөхцөлүүдийг шалгаж ялгаатай үр дүнд хүрч болдог гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө else if маань ажиллагаа ингээ болоо. Бүгд ойлгосон байх гэж найдаж байна. За өнөөдрийн хичээл маань өндөрлөө хамт байсан баярлалаа. Дараагийн хичээлээр уулзцгаая. За хичээл хааны төгсгөл би if else-ийг ашигласан дахин өөр жишээг та бүхэнд тайлбарлаж өгье. За энэ кодыг харах юм бол бид нэр энэ дээрээ if нөхцөлөө шалгасан. Тэгснээр if-ийн дотор дахиад if else шалгасан байгаа байхгүй юу? Тэгэхээр ерөнхийдөө if дотор дахиж if шалгах, түүний дотор дахиад if шалгах гэх мэт ингээд nested байдал буюу бие биен дээр ингэж үүрэлсэн байдлаар програмыг бичих боломжтой. За тэгэхээр бүгд энэ if else-үүд яг яаж ажиллаж байна гэдгийг одоо бүгд ухаж ойлгоцгаая. За энэ програм маань биднэрт A, B гэсэн хоёр хувьцагч оноож байгаа. Тэгээд тухайн хоёр хувьцагчийн аль нь альнаас их байна вэ гэдгийг л шалгасан ийм мөр код байгаа гэсэн. За хамгийн ихний if. Энэ if дотор харах юм бол A маань B-гээс их буюу тэнцүү юу гэдгийг шалгаж байна. Бид нар математикаар ийм тэмдгийг мэднэ. Их буюу тэнцүү, бага буюу тэнцүү. Тэгэхээр энэ нөхцөлд яг ямар үед үнэн байх юм бэ гэвэл за хамгийн түрүүнд мэдээж A маань B-гээс их байх юм бол энэ нөхцөл биелнэ. Мөн тэнцүү байх юм бол энэ нөхцөл биелнэ гэсэн үг. Ерөнхийдөө хоёр нөхцөлийг зэрэг шалгах чинь гэсэн үг. А B-гээс их бол биелнэ шүү. Бас тэнцүү байх юм бол адилхан энэ нөхцөл биелнэ шүү гэсэн ийм утгатай. Тэгэхээр энэ нөхцөл биелэх юм бол энэ хаалтнаас эхлээд энэ хаалт буюу энэ хэсэг мөр код маань тэр чигтээ ажиллана. Хэрвээ энэ нөхцөл биелэхгүй бол энэ уулзсан хаталтах кодоо шууд алгасаад else маань ажиллана гэдгийг бүгдээр мэдсэн. Тэгэхээр энэ нөхцөл маань нэгсэндээ A, B хоорондоо тэнцүү байж болно. Эсвэл A, B-гээс их байж болно гэсэн хоёр нөхцөлийг шалгаж байгаа. Биелэхгүй байх юм бол мэдээж A, B-гээс бага байна гэсэн ганцхан нөхцөл л үлдэж байгаа. Тэгэхээр result нь A, B-гээс бага байна гэдгийг хэвлэж байгаа. За манайх энэ хувьдыг санаж байгаа бах те. Бид нар тодорхой нэг энэ консолтор хэвлэж байгаа string-ийн дундаа тодорхой өөр хувьцагчийг оруулж ирэхдээ бид нэр хувь D гэсэн түлхүүрээ ашигладаг. Энэ хувьдыг оронд энэ A хувьцагч маань орно. Хоёр дахь хувь D-ийн оронд энэ B хувьцагчийн маань утга хэвлэгдэнэ гэсэн үг. Одоо бүгд ажиллуулаад харж илтээ юм байна. A1 B2 байгаа. Тэгэхээр result нь за таах номруулчих. Тэгэхээр A маань B-гээс бага учраас энэ нөхцөл биелэхгүй тий. Тэгэхээр шууд энэ else маань ажиллаад энэ printf command маань ажилласан гэсэн. За тэгээд энэ хувьдыг оронд нэг маань хэвлэгдэж байна. Энэ хувьдыг оронд хоёр маань хэвлэгдсэн байх нэ. За тэгвэл энэ if else дотор юу болоод байна те? Энэ нөхцөл биелчих юм бол бид нэр дахиад if шалгацсан байна. Одоо бол харин A, B хоорондоо яг тэнцүү байна уу гэсэн нөхцөлийг шалгаж байна. Тэгэхээр хоорондоо тэнцүү байх юм бол A, B хоёр хоорондоо тэнцүү байна гэдгийг хэвлэнэ. Энэ нөхцөл биелэхгүй бол энэ else ажиллах буюу одоо бол мэдээж A, B хоорондоо тэнцүү биш юм чинь A нь B-гээс л их өж тарна гэсэн. Яг тэгвэл энэ нөхцлөөс хамаарч. За тэгвэл хэвлэлээ хувьцагчийн хувьтаа солилоо. A нь 2, за B нь 2. Хоорондоо яг тэнцүү үед яах вэ? Result 2 тэнцүү 2. Энэ хоёр хоорондоо тэнцүү байна гэдгийг бид нэр зөв тооцоолж хэлж байна гэсэн. За тэгвэл код маань энэ тохиолдолд яаж хэлсэн бэ? A2 B2 байгаа. Энэ нөхцөлийг шалгалаа. 2 нь 2-оос их буюу тэнцүү юу? Энэ нөхцөл биелнэ. Яагаад гэвэл энэ хоёр хоорондоо тэнцүү байж болох учраас тэнцүү юу гэсэн нөхцөлийг хэлж шалгасан учраас энэ нөхцөл биелэнгүүд дараажийн энэ if рүү орлоо. A, B хоорондоо яг тэнцүү юу? 2 хоёртой тэнцүү юу гэсэн энэ нөхцөл биелэх учраас энэ мөр printf гэсэн код маань ажиллаад шууд энэ else-ийг алгасна. Else алгалаад else-ийг алгасан гутаа энэ if-ийнхаа уулзсан алтан хэрэглээ. Энэ if маань өөрөө муу адил биелсэн учраас энэ else ч гэсэн муу адил алгасаад код маань шууд 18 дээр мөрөн дээр ирээд програм маань ингээд дуусчихна гэсэн. Энэ мэтлэн бид нэр if дотор if-ийг бичиж олно. Эсвэл түрүүний адилаар else-ийн хойноос else if гэдээ залгуулад олон дахин else if-ийг бичээд байсан ч болно. Ер нь бол яаж ажиллаж болно гэсэн. Тэгэхээр энэ нөхцөл шалгалтын үйлдэл маань маш төвөмөл ашиглагддаг. Ер нь цаашдаа байнга ашиглах учраас бид нэр маш сайн ойлгож дараа дараагийн хичээл рүүгээ орох хэрэгтэй шүү. Баярлалаа.